Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын засгийн газрын гол бодлого юм. Хангаан бүсэд Арангаа, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтах бөгөөд уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн хот байгуулалтын дэд бүс. Баруун бүсэд Увс, Ховд, Зовхон, Говьалтай, Баян-Улгийн аймагуд багтах бөгөөд эрчим хүчний төрөлжсөн айгалын аялал жуулчлалын дэд бүс. Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймагуд багтах бөгөөд айгалын аялал жуулчлалын төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс. Говийн бүсэд Өмнө Говь, Дорн Говь, Дунд Говь, Говь Сүмбэр аймагуд багтах бөгөөд аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс. Төвийн бүсэд Сэлэнг, Дархан уул, Төв аймагуд багтах бөгөөд хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс. Зүүн бүсэд Дорнод, Хинти, Сүхбаатар аймагуд багтах бөгөөд түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн эрчимдсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлнэ.